Тэд бол бүгдээрээ чамайг амжилттай байхыг, амжилттай явахыг хүлээж хүсэж байна. Гэвч тэдэнд хэлж болохгүй ганц зүйл байдаг. Тэр бол бэрхшээл. Хүн болгон өөр өөрсдийнхөө бэрхшээл зовлон гүрээд битчээд явж байхад. Ядаж байхад бас би юу ч хүлээдээ. Бас дээр нь өрөвдөөд өрхийн бүтээ гэдэг шиг тэд чиний сул талыг чинь мэдсэн даруйда тал талаас чинь хэмэлцгээх бол. Бүр хүлээж байсан мэд уулагчлан нэрээд дотор гадаргүй хэсэгчлэн хуваах бол. Нэг буцалсан ус авч. Хичнээн хүнд хэцүү зовлон зүдгүүртэй байсан ч эцээч битгий илэрхийл. Баярлаа. Чи хангалттай түүнийхээ ард нь гарч чадах уу? Тийм ээ. Чадах уу? Яг үнэндээ бусдад хэллээгээд мэдгдлээгээд үнэхээр юу ч өөрчлөгдөхгүй. Асуудал чинь дундрахгүй, ховхрахгүй. Нэг л өөрчлөгдөн. Тэр нь бас нэг асуудал. Бусдад өөрийн бэрхшээл зовлон зүдгүүрээ яриад тухайн мөчөд тайвширч магтгүй. Хэсэг хугацааны дараа яах гэж хэлвдээ гэсэн харамсал уурах тархийг чинь бүжиж бас багаар мэрнэ. Үгүй. Өөрөө өөрийнхөө арчаагүй, ядруу, чадваргүйгээ мэдэрч итгэх итгэл чинь байхгүй болсноор үндсэн асуудлаасаа сугархан гарах боломжоосоо улмал алсрах болно. Сан чиний асуудлыг чи л ялна. Энэ бол амьдралаас чамд өгч байгаа даалгавар. Зүгтах болгонд чинь хэмжээ л том. Асуудлаа гараад баярхал. Энэ асуудлаа угтаа тав ганцаархнаа нандин. Тэр чиний төгс багш. Тэр бол чиний амжилтын замч. Тооцоо. Өөртөө итгээрэй. Тань амжилттайгаар асуудлаа даван дийлэх таны төсөөлөгчгүй тийм хүч таны дотор байна. Baby, I've been waiting